За шүүхийн ерөнхий зүйлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг зарлах тухай байнгын орооны тогтоолын төслийг хэлцэж эхлэе. За байнгын орооны тогтоолын төслийг та бүхэнд уншиж танилцуулъя. За Монгол Улсын их хурлын байнгын орооны тогтоол 2026 оны дугаар сарын дугаар өдөр дугаар Улаанбаатар хот. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг зарлах тухай. Улсын их хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22-ын 3-13 дахь заалт, Улсын шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77-гийн 1-2 дахь заалтыг үндэслэн хууль зүйн байнгын орооноос тогтоох нь. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад оролцох иргэний хүсэлт баримт бичгийг 2026 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс 2026 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэл хугацаанд хүлээн авч бүртгэхээр тогтсохгүй. 2. Сонгон шалгаруулалтын заргийг олон нийтэд мэдээлэх нэр дэвшигчийн хүсэлт материалыг хүлээн авах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг хууль зүйн байнгын ороо Цогтбаатарт даалгасгүй. Хууль зүйн байнгын орооны дарга Цогтбаатар гэсэн ийм тогтоол байна.